Мис алхая. Жирэмсэн мис алхая. Яа чадахгүй. Тэгээд ч ажиглалсан нэг арай. Одоо цаашаар. Нашаар. Ваа. Оо энэ лүфи гүг гараа хэвчлээ. За бид 3 гарч. Бид 4 гарч. Ороо авъя хүүхдийнхаа. Уг нь энэ рүүгээ ингээ өсрээд орчдөг аахгүй. Гэсэн маяглаад байна. Шууд интернет захиалж байна. Ямар хоолойгаа гэлээ. Гой хоолны үзэр орцлоо. Өөр нүчээс яах вэ? Энэ юм гоо талхан аягүй гоё юм шүү дээ. Гоё талхан. За бүтээр өдрийнхаа цаг ууж гин. Онцгойгоо идэж гин, эхлээ салаатаа идэж гин, баахан салаад авцсан, өглөө цайгаа шууд гараад ирсэн. Өнөөдөр гадаа гоё юм. Төгөлдөр амарсан. Бүтээр өдрийнхөө хоолыг гадуур идэж гин. Одоо хоолоо идчихэд икэ явж ор үзэн. Өрөнтэй дал. Өрөн байна уу? Өрөнтэй дал. Гоё юм аа. Өчтөр амар муухай борооч байсан ч өнөөдөр гоё наваад шин. За одоо хоолоо идэх чинь. Би нэг сайн хүн болж салаад авлаа. Салаад сизер. Төгөлдрөх юу юм махта котлет юм шиг байна. Тэра. Төгөлдрөх гоё харагдаж байна. Өшөө бас зөндөө махта ол байсан. Гэхдээ би салаад авахар шийдсэн. Эдний энэ талхан аягүй гоё. Тийм. Ийм эклэр авлаа. Гоё юм болов. Хата бүрэн халуун бүрэн болооц биш. Амсаа. Гоё. Карамелтэй юм уу? Үгүй дотор юм сони юм шар кремтэй юм байна. За бас юм баклава гэж юм авлаа. Гоё нөө. Амар бором авдаг. Би юм дэг туртаа биш таамсаа. Үэн. Писташ. Самар мамар. Боромтлоо. За битээр икеад ороод ирсэн явж гин. Гадаа амар халуун бүр. Хал үзэж үг гэд. Лүфик тэр. Тэнд явж гин. За хүүхдийн хоорыг харъя. Зарим хүмүүс хүүхдийн хоор хэрэггүй гэдэг юм бэлээ. Гэтэ битээр чинь бас нэг тийм амар том ортой биш. Тэгэд унцж та дараа ичвэл айгаад байна. Тийм болохоор хажуудалтаа нөгөө нэг нийлцэн ор авъя гэж бодоод байна. Тэгээд ороо харцгаая. Хүүхдийн тасаг руу ороод ирлээ. За нэг ийм ор байна. Миний бодлоор салдаг юм шиг байх юм. Салж болтой шүү байна. Энэ бол салж байгаа эцтэй тийм. Тэг болтын аваад. Тэгээ тэр доотлих юм дээшээ доош хөдөлт юм болов. Тэр л асууя. Тий. Болохоор харагдаж байна надад. Тэгээд ийм шээс баасын солих юм матрас авна. Шээсний даваа аваарай гэсэн. Арайч тэр хүнээс нь асуудаа. Эсвэл нэг ийм ор байна. Энэ бүр ингээд доошлчтай юм байна шүү дээ. Ингээд дээшээ доош нь болгоод энтлийнхнаас айгүй хөөрх юм байна. Ингээд салгачдаг. Энэ ор бас адилхан юм шиг байна. Адилхан орнотлох шиг байна да. Ороо сонгох юм. Тэгээд ямар ор сонгосноо харуулъя за.
Ядарч ийн үү Лүфи? Тэрт шопинг хийгээл байгаа. Тэр юм авчаад одоо харьлаа. Хараад гоё unboxing хий. Hi guys. Хэдүүлээ нэг хүүхдийн юм дадал мадалж үзэхэрэл манай бодлогын өрөөнд уулзалтах юм тий. За тэрнээс гадна би тэр ороо авцсан. Энэ хажууд байна. Тэгээд жижиг сажиг юм бас авцсан. Тэндрийг одоо би угаана. Тэгээд ингээд ойрт соорлоо ингээ хөөрхөн ор тавьсан ч айгу хөөрхөн харагдаад байгаа. Тэгээд нэг гоё юм нь гэвэл биш үү? Хүүхдтэй болгож байгаа удахгүй төрөх байгаа гэдэг нөгөө янз бүрийн хүүхдийн зардаг юмнууд байдаг шүү дээ. Одоо хүүхдийн памперс ч юм уу, эсвэл хүүхдийн тоглоомны дэлгүүр ч юм уу, эсвэл хүүхдийн усны дэлгүүрүүд байдаг те. Тийм одоо газруудаас хөөрхөн хүүхдийн бэлэг өгдөг юм байна. Удахгүй төрөх байгаа хүүхдийн. Тэгээ би нэг 2 газраас захиалж үзсэн. Тэгээд тэр хоёрыг би авсан. Өөр зөндөө газрууд байдаг юм байл л те. Ихтэй би тэгээд нэг тэднэрт нь бүртгүүлж аваагүй. Тэгээд эхлээд хэдүүлээ ямарсан миний 2 авсан. Тэр хүүхдийн бэлгийг задал сонирхож үзье. Айгу сонирхолтой. Би TikTok дээр харсан хгүй яг энийг ингээд цаанаас хүүхдийн юм үзээд ахаар ингээд тэр юмуд нь гарч ирээ. Тэгээ би мэдэж авсан. Тэгээ шивэд ээжүүд ихэнхдээ ийм цүнхтэй яваад байдаг хгүй юу? Тэгээ би сүлд нь ойлгосон. Энэ нөгөө бэлгний цүнх юм байна гэд. За энэ болохоор шүү дээ Libero гэд энэ тийм памперсны брэнд юм байлээ. Шивэд памперсны брэнд. Ийм хөөрхөн бэлэг өгдөм байлээ. Энэ бэлгийг яаж авах вэ гэхээр зүгээр л тэр сайт руу н ороод удахгүй бэбит болгож байгаа. Тэгээ хідэн сартай хизээ төрхөн мөрхтэй өөрийнхөө тэгээ бүх мэдээллийг оруулаад тэгээд ингээ юу бэлэг авч болдог. Тэгээд Icamax-ийн ийм одоо том сүлжээ дэлгүүр номин шиг дэлгүүр гэх юм уу тэрэн дээр очиод нэг код байдаг. Тэр кодоо харуулад тэгээд авч болдгийм бэ нэлээ. Тэгээд тэр кодыг итгэжүүлсний хэдэн цагийн дотор авах хэрэгтэй гэдэг юм билээ. Тэгэхгүй бол кодыг итгэжүүлээд мартчихвол тэгээд авч болдгүй юм шиг байлээ. Тэгээд би санаандгүй итгэжүүлсэн чинь тэдэн сарын тэдэн цагаас өмнө аваарай гэсэн байсан. Тэгээд хэдүүлээ дотор нь юу вэ үзцгээе. За задлахаар дотор нь юм баах юм байна заяа. Тэгээд нэгээр нь гаргаж үзье. Тийм зөвхөн хүүхдэд хэлтгүү бас ээжт нь бас жижиг сажиг юм байдаг юм байна лээ. Тэгээд хөөрхөн эднэрийг бас хэмлэг рүү авч болох юм шиг байлээ. За эхний гаргаж ирсэн юм бол ийм даамсаг гэхүү өдөр тутам гэхүү нэмгэн. Одоо энэ өдөр тутамлах л та. Энийг төрсний дараа одоо нөгөө нэг памперсандаа хийж мэйгэж юм эсвэл бандажиндаа хийгээд байдаг штэ эмэгтэйчүүд. Энийг ингээд төрөх хэмлэгийнхаа зүгэнд хийж авч болох юм шиг байна. Тэгэхээр энэ бас хэрэгтэй. Дараачих нь бас юм шүний ариун цэгрийн хэрэглэх даамсаг байна. Энэ мэн чинь үнэтэй штэ. Монгол талаа хэд гэдэг мэдхгүй брэндээс шалтгаалт юм билээ заяа. 10,000 хэдтэй гэдэг бах гэж би бодож чинь мөн. Энэ болохоор чинь энэ 30 хэдэн крон гэдэг чинь Монгол мөнгөөр бас нэг 8,000 9,000 хавцал бах гэж би бодож чинь заяа. Эдгээр чинь үнэтэй ер нь. Тэгээ ийм өчгөрч бас айгүй хэрэгтэй. Тэгвэл аваагүй мартцсан үеч байж болно те. Тэнгүүд ингээд ээжтний бэлгэлдэг юм байна. За дараа нь ийм хөөрхөн нойтон салфетэ гарч ирж байна. Өөрсдийнх нь брэндийнх юм шиг байна Libero. Тэг ямар ч үнэргүй plant based гэж байна. Нойтон салфетэ. За энэ чинь хэрэгтэй. За энэ юу вэ? Мини мажик ахаад ийм өдөр тутам байна. Энэ бас хэрэгтэй. За энэ юу гэнэ вэ? Энэ ээж зориулсан доотлоо угаадаг юм байна. Intimate wash gel гинэ. Одоо төрсний дараа эсвэл янз бүрийн хүндрэлтэй төрчүүл бас сайн арчлах хэрэг гарна. Тийм болохоор энийг өгдөг юм байна. Байж хахад илүүдэхгүй л юм. Яг. За дараа нь энэ хөөрх юм тоглоом байна. Би энэ тоглоомыг баг бүх хүүхдийн тэрэгэн дээр харж исэн. Энэ бэлгийн утнаас л ирдэг юм байна. Тийм хөөрхөн зүгийн юм шиг байна. Хөөрхөн зүгийн.
За дараа нь эдний өөрсдийнх нь нэрийн бүтээгдэхүүн, нэрийн бараа гэдэг шиг Pampers байна. Liberoga Pampers. Тэгээ энэ Pampers нь айгүй сонирхолтой. Би мэдээгүйсэн л да манай найзууд хэлсэн. Энэ Pampers-ыг аваад байвал дотор нэм QR код байт юм л та. Тэгээд хэрвээ эдний нөгөө нэг гишүүн болоод энэ QR кодыг уншуулад оноо моноо цуглуулад ч юм уу тэгээд их тусам ингээд бэлэн өгдөг гинэ цаанаас нь. Тэгэхээр бас айгүй гоё юм бэлээгээд байсан. Тэгээд энэ Pampers-ыг авчаад уутын хаяхаас өмнө энэ QR кодыг уншуулах мартаа гэдэг лээ манай найзууд. Тэгээд QR кодыг уншуулад ингээд оноо моноо цуглуулад бэлэн авах ч юм уу те. Хөөрхөн гэсэн. Тэгээ ер нь л бусад Pampers-уудыг бодвол энэ айгуу дээдлгээд байсан. Тэгээд одоо энийг хэрглэж үзнэ. Энэ мэдээж 1 сартай хүүхдийн л Pampers явуулсан баг. Тэгээ 1 сартай гэдэг нь одоо хаана харддаг юм бол 1-2 л гэдэг юм л харж мэдэх бах та. Тэгээ 1-2 сартай хүүхдийн Pampers. Тэгээ дотроо 8 ширхэг байгаа гинэ. Ийм хөрх. Үеийн Pampers амар үнэтэй юм биш би. Түрүү жил найзынхаа хүүхдэд ингээд Pampers харж яхад бүр ингээд сараараа үннүүд нь өөр заяа. Тэгээд дотроо хідэн ширхэгтэй хідэн юм бүтэн бүр шал өөр. Тэгээд хамгийн үнэтэй Pampers-нуудын нэг гэвэл одоо эднэр л юм билээ. Тэгээс бусад нөгөө нэг Pampers гэж цэнхэр брэнд гэдэг ш тэр мэр байдаг юм байлаа. Гэхдээ хүмүүс нэг авдаг юм байлээ. Ер нь шивэд тийм хүүхдийн Pampers-ийн сонголт амар бага. Энэ байсан өөрсдийнх нь одоо брэнд Pampers байсан. Тэгээс ахаад нэг өөр брэнд байсан заяа би сайн санахгүй байна. Гэхдээ 3-4 брэндний л сонголт байсан заяа. Тэгээ хамгийн их хэрэглэгддэг нь мэдээж өөрсдийнх нь шивэд брэнд. Монголд ч энэ Pampers ч бүр язороо Аз, Европ тэ янз янзын брэндүүд байдаг юм байлээ. Энд болохоор цөөхөн сонголттой. За тэгээд бас эндхийн мэдээж хүүхдийн брэнд юм чинь янз янзын юм гарган тэ. Ийм юу гэдэг вэ? Body oil тэгээ body wash байна. Би угаагч тэгээд биений тос байна. Энийг шууд эмнэлэг рүү авч явах юм. Хүүхэн жижигхэн савлгаатай. За нэг иймэрхүү юмнууд гарч ирж чинь тэгээд дотор нас нэг 2 ном байна. Хөөрхөн юм хямдрлын карт гэх үү, хямдрлын цаас гэх үү. Одоо ийм гişүнжлэл болсны ийм 170 кроны хямдрлын карт өгсөн байна. Тэгээд тэр 170 крон хойно энэ эднэр байна. Эдгээр дотор юу багцсан бэ гэвэл 5-аас 10 хэлтэй Pampers авах юм бол 40 крон хямдрах юм байна. Тэгэл ингээд шампунь, нойтл авах юм бол 20 крон гэл. Тэгээ хизээ хүртэл гэж 26 хүртэл гинэ. Тэгэхээр энийг бол би 1 жил хэрэглэчих юм байна. Энэ айгүй хэрэгтэй. Энийг хадгална. За тэгээд ийм хөөрхөн ном өгсөн байна. Анхны удаа болж байгаа ээжүүдэд бол хэрэгтэй мэдээллүүд бичсэн байх шиг байна. Хүүхдийн одоо жишээлбэл юу гэх баасны өнгө ямар гарахаас шалтгаалаад ийм тийм гээд зурагтайгаа байна. За тэгээд ийм их юм гарч ирлээ. Хөөрх юм байна. Би ингээд зургийг хараад зургийн дараа та нарт харуулъя. Тэгээс ийм цүнх байна. Энэ цүнх бол амар. Заавал baby цүнх гэлтгүй энд нь бүх юм хийгээд тэргэнд орно хийчих болох юм. За нэг цүнхтэй боллоо. Дараачих нь Likia гэдэг нөгөө нэг ийм хүүхдийн тоглоомны дэлгүүр байдаг байхгүй шивэдэд. Хаантхын сайн мэдгүй нь бодвол шивэд л бах. Тэгээд бас хүүхдтэй болж байгаагээ бүртгүүлвэл ийм baby box өгдөг юм байна лээ. Тэгээс бүртгүүлснийхаа 4-7 хоногийн дотор ирж аваарай гэдэг юм байлээ. Тэгээд би очиж авсан. Юу байгааг харъя. Эндийх айгу гой юм өгсөн юм шиг санагдах юм. За эхнийх нь шүү дээ ийм хүүхдийн соос үг байна. За тэгээд энэ соосг нь хөрх юм савтайгаа Nuuk гэдэг брендийнх байна. Би энэ Nuuk гэдгийг харчаад найзаагаа бодоод байсан. Манай найзыг Anuka гэдэг тийм бид нар шууд товчлоод Nuuk гэдэг байхгүй. Тэгээд ийм Nuuk брендийн соос өгсөн байна. Nice. Би тэр ерөөсөө соосыг аваагүй байгаа. Соосыг хөвхүүлэх үү яах уу гэж бодоод байгаа. Тэгээд анхнаас нь өгөхгүй сурахчулууд амар гэж бодсон. Тэгээд яах нь харъя те. За дараачих нь хүүхдийн соос байна. Энэ бодвол нэрэ хүүхдийн соос юм шиг байна. Хүй. Ахаад нэг соосыг дотор нь ямар хөөрхий. Энэ ийм жижигхэн соос биш ууж. Тэгснэ дотор нь ахаад нэг соос байна. Вау. Kinder Surprise чиг surprise-наас surprise гэдэг шиг арай. Ийм хөөрхөн соос байна. Үнэгний зурагтай. За манай хүүхд 2 соосгт олчлаа ашгүй. Бид хоёр
Хэрэв ойлгоноод байвал энэ соосыг өгж үзье. Тэгээд энэ болохоор Nira хүүхдийн соос өгж 130 мг миллилитр ч үлээ. Тэрнтэй ийм хөөрхөн Noki өгж байна. Яс хөөрхийн өнгө мөнгө ч ихсэн айгу таарсан байна. Таалагдчихээн, болж байна. Хүүшээ ямар их соос. Энэ ахиад нэг соосох гараад ирлээ. Энэ нь болохоор нэг юм шар соосог байна. Энэ одоо юугаараа ч ялгаатай юм сайн мэдгүй л байна. Гэтэ бас нэг соосогтой олчлоо. 3 соосогтой олчлоо. За энэ юу гэж юм? Энэ бок юм шиг байна. Хүүхдийн хувцас угаадаг. Гэтэ заавал хүүхдийн хувцас юм биш. Зүгээр л юм sensitive ямар ч өнөр оруулагчгүй, будаг оруулагчгүй тийм зүгээр юм бокны юм өгсөн байна. Бас ягаад болохгүй биш те. Бодмор л юм байна. За мэдээж памперс өгсөн байна. За энэ хаанхын памперс байна. Ика гэдэг дэлгүүрийн памперс байна. Эндхийн хүнсний дэлгүүр байдیں۔ Тэдний гаргадаг памперс байна. Тэгээд 3-аас 6 хэлтэй хүүхдийн памперс гинэ. Тэгэхээр хэдэн сартай хүүхд гэсэн үг юм бэ? 0 сартай юм уу? 3-аас 6 гэхээр 2 сартай хүүхд гинэ. Ад нь ингээд бичсэн байт юм. Тэгээд дотор юм 2 ширхэгтэй памперс байна. Памперс юу байхад илүүдэхгүй тий. Хичнээн их ч авч тавих хэрэгтэй. За тэгээд дараачих нь юм хүүхдийн ингэртэй зүүдэг юм ингрэвч гэх үү? Юу гэдэм бол энийг ингрийн альчуур. Тийм гоё зөөлөн хүм шиг гоё материалтай юм байна. Хөөх. За тэгээд дараа нь бас юм сэтгүүл өгсөн байна. Baby box. Хүүхдийн юм ярьж л байгаа хта тий. Хүүхдийн талаар л. Яа энэ одоо Luffy манай baby 2 болох нь шүү дээ. Энэ араа. Тогтуутай юм байна. Baby box гэд. Энэ бол тэрнээс янз бүрийн хэмдрэл байгаах гэж би бодоод байна. Yes, миний бодож ирсэн л юм шиг байна. За манайха baby breza. Энэ ээжтэй те хүүхдийн кофений машин гэсэн үг заяа. Тэгээд манай их намайг энийг аваарай гэж надад зөвлөсөн. Хүмүүс ч ингээл нөгөө нэг хичнээн ингээ хөхөөрөө хоолж байгаа ч гэсэн бас юм илүү хоол, формула хоол бас давхар өгөх хэрэгтэй гэнэ. Яг л эрэгтэй хүүхд илүү юм их иддэг, илүү их өсдөг гэсэн. Тэгээд ганц хэрэг хүнд чинь тэгэж амар их сүү байхгүй бол ийм давхар формула өгөөрэй гэсэн. Тэгээд ингээд шүн мөн ч юм уу те эсвэл би завгүй байх үед ч юм уу те ингээд имээ өвөө аавна ингээд хэдэн грамаар найруулах уу, усаа яаж тааруулах уу, усныхаа одоо хэмжээг ингээд байг үзээлтэй ингээд баах ажиллагаа болдсон шүү дээ. Ингээд хүүхд уйлал сандраал идэг. Тэрийг март гэсэн заяа. Зүгээр л энийг аваад тавь гэсэн. Энэ яах вэ гэхлээр усны градусын цаанаас нь тааруулцдаг. Тэгээд хэдэн грамм формула ингээд доошоо гарах уу гэд бүгдийг нь харуулцдаг гэсэн заяа. Зүгээр ингээл угжаа дээр нь тавиал тааруулсан юм дээрээ конопын дараал тэгэл сүүн бэлтгэхтэй найруулагдчихдаг гэсэн заяа. Хүүхдийн кофений машин л гэсэн үг. Тэгээд амар үнэтэй юм билий. Тэгээд энэ болохоор ашгүй 10% хямдрал өгсөн байна. Би захиалааг болж одоо захиалъя. Тэрнээс бол би захиал гал хараал хийсэн. Тэгээд энэс гаднаас юм хүүхдээ өгч цэвэрлдэг юм савнуудтай юм байлээ. Тэгээд би нэг влогон дээр бас ээлжүүд хэрглэж байгааг амар их харсан. Айгу амар юм байлээ. За энэ юу нэ вэ? Энэ одоо хүүхдэд тулгарах янз бүрийн харшил батганы талаар л би ийм их юм харж чаддаг юм амар юу. Тим юмны ном байх шиг байна. Гэхдээ одоо харахлах энэ одоо нэг салхин цэцэг илүү салхин цэцэг тусдаг хүүхдэд би юм өстө харж чаддаггүй амар хэцүү. За энэ юу нэ? Энэ бас нэг ном байх шиг байна. Төгөлтөрт уншуулж. Ойлгохгүй нэ зөв төгөлтөрт уншуулна гэснээр хажуудаа тавиад. Энэ юу вэ? За энэ бас нэг бокны саяны өгсөн бок рекламад алах шиг байна. Luffy уйлаад. Би хаалгаа хатахгүй гэсэн чи хаалганы хойно майжаал намайг хүлээгээд. Одоохон Luffy. За энэ юу нэ? За энэ бас юм
подкаст сонсгийнэ. 60 өдрийн үнэгүй подкаст сонсороо гинэ ээжүүдийн подкаст юм шиг байна. Энэ юу? Энэ Шведийн TV4 гээд 1 сар үнэгүй кино үзэх хэрэг өгж байгаа юм байна. Энэ кодыг ашиглаад би сая танд код оруулсан уу? За энэ юу? Эдгээр чи ямар их бэлгүүтэй юм бэ? Энэ бас нэг Viaplay гэдэг юм Шведийн юунаас бас 2 сарын ирэх өгж байгаа юм байна. Кино мэн үзэх. Бас тач үлтийн хизээ дуусна гинөө. Дуусахгүй л ахaltaа итгэвчүүлэхгүй л бол тээ. За энэ юу гэнэ? Энэ мэдгүй юм эргэлддэг юмтай. Тэгээ вакцин гэж бичсэн байна. Бодвол хэдэн сард ямар вакцин хийх ёстой мөстөг нь харуулж байгаа юм болов. Ямар ч энэ QR кодыг уншуулад мэдээллийг орж уншиж болох юм шиг байна. Гүшүү. Баахан л киноны 1 сарын юм үнгүү гэсэн бах. Кино үзэх зав олдохгүй манайхан. За энэ юу вэ? Энэ юу лээ? Энэ Шведийн бас нэг юм эрүүл мэндийн даатгах шиг юм билүү юу лээ? Сайн мэдэхгүй энэ бас төлөвс бас. Мэдгүй бас нэг дэлгүүрийн реклам байна. Энэ саяны соосгоны реклам баг шиг байна бас. Энэ бас ер нь саяны өгсөн юмнуудынхаа рекламны юмыг л өгöd ах шиг байна. Тэгээд 20% тэдэн хувь хөнгөлөлтөй юм аваарай гэсэн байна. Ер нь айгүй хэрэгтэй юмуд байдаг юм байна. Вау. Тэг энэ хоёр боксыг бол хооронд нь харьцуулдаг юм байна. Хоёулаа шал өөр бокс гарч ирж байна. Жишээлбэл эхнийхээс нь ээжт нь бас гарч ирсэн тий. Хоёр дахьт нь бол ээжт нь их юм алга зөвхөн мэдээллүүд тэгээд янз бүрийн пон гэдэг лөө хямдралууд иймэрхүү юмнууд орж ирж байна. Ер нь хоёулаа аюу хэрэгтэй юм байна. Хоёулын энэ авсан болж. Энийг л би одоо авсан болж гэж бодож байна. Энэ аюу хэрэгтэй. Энийг аав. Ашгүй 10% хямдрал өгчөж. Монголд яд юм бол өгдөг юм болов янз бүрийн газрууд юм өгдөг юм болов та нар мэдгүй Монголын ээжүүд үзчихвэл комент бичээрэй. Өөр улс орнууд бас ингэж өгдөг юм байлээ. Франц ч гэсэн өгдөг гэсэн. Би ихтэй сонсоогүй л дээ зүгээр TikTok дээр Франц ээжүүд тэр дэлгүүрээс тийм үнгүй юм авлаа гэж тэгсэн байдаг байхгүй. Тийм хөөх юмнууд байна. Туг unboxing хийсэнд баярлалаа. Тэгээд лого өөрчлөлт үзээрэй.